Сайн байцгаана уу? За ингээд энэ удаагийн манай Mind Notes podcast-ийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бит хоёр Лори дулмаа хоёр байна. За өнөөдөр хоёлаа ямар сэдвийн тухай ярилцахаар сууж байгаа лээ. За өнөөдөр хоёлаа ч юм болохоор одоо сүнсний сэрэлт ихэлснээс хойш тийм ээ бид хоёр ч одоо маш олон зүйлийг мэдрээд туулаад явж байгаа. Тэгээд бүр өдөр болгоно л ерөөсөө суралцсан тэр одоо цаг мөчүүд байсан. Одоо ч гэсэн бүр суралцсаар л байна. Энд ч болохоор ингээд нэг үед авдаг тоглоом шиг л ерөөсөө юм үе шаттайгаар явагддаг зүйл байгаа. Тэгээд яаж юу н унаж босоод өксөж уруудаад явсан тухайгаа одоо ярих гэж байна. Өсөлтийн үед бол нөгөө айгүй их бэлэг ертөнцийг судлаад тэгээ тэрүүндээ бүр ингээд айгүй их баясаад тэгээ мэдэмхийрээд гэх юм уу нэг тийм сүнсний эготой болж эхэлсэн. Тэгээд сүнсний эго гэдэг нь болохоор нөгөө нэг өөрийгөө юм бусдаас илүү нэг юм бие төвтэй болчдөг тий. Өөрийгөө бусдаас илүү гэж хардаг тий. Тэгээ өөрийгөө ингээд хитрхи ингээд гэгээрцэн би бүгдийг мэддэг гэсэн нэг тийм тодорхойлолтой болоод тэгээ тэрүүндээ ингээд хит автаад байдаг. Үгүй бүр яс юм дээрээ дүнгэж эн чи эхлээл одоо дүнгэж нэг юм нэг одоо дээжээс нь дүнгэж амсаж байгаа шүү дээ. Бид хоёр шин тухайн үедээ одоо 1 2 дугаар сард гэх юм уу. Тэгсэн мөртлөөсөө л одоо ёстой амьдралын бүр нууц руу гарчлаа. ертөнцийн хуулийг бид нар мэддэг боллоо. Одоо би одоо ёстой нэрэ лаг болчлоо ч гэдэг юм уу тий. Хүмүүс жижигэрч харагдаад ёстой нэрэ. Үгүй ахгүй да амьдрал гэж юм байдгүй маа гэж үг. Ер нь бол бүр нэг хэсэг үнэхээр бүр солиорж явсан. Тэр нь болохоор одоо ингээд яг нэг хөөрөлтийн үе гэх юм уу. Яг ингээд бүр тэр энэ ертөнцийн одоо хууль ийм байд юм байна, ингэж ажилтгийм байна. Энэ одоо зүйлсийг одоо мэдчихлээ штэ гэдэг тэр яг тархиндаа бодохгүй ч гэсэн цаад нөгөө ухамсарт маань яг тийм юм мэдрэгдээд байгаа байхгүй. Тэгээл бүр хүч чадал бяр амтагдал штэ нэрэ нэг хэсэг нэрэ үнэхээр амар байсан. Тий нөгөө гаднаас нь хараад амар гэгээлэг юм шиг хэрнээ тий. Дотроо бол ер нь л бол нилээ амар бие төвтэй болсон. Тэгээ хоёул тэрийг амар хоорондоо ярьдаг гэсэн тий. Яа хүмүүс чи ийм юм ойлгодгүй байсан юм бэ ш гэдэг юм уу тий. Нэг хүнийг одоо сүнсний төвшингээр нь ангилж мэнглэл тий. Энэ өстэй болоогүй байна өстэй. Үнэхээр ухамсар дорой байна гэж мэгэл хүмүүсийг шүүмжилдэг тий. Тэр бүр өөр чин тэгэл яадаг лээ. Тий яг тэгдэг гэсэн нөгөө сүнсний төвшөр нэг ясандаа ингээд дөнгөж суралцж байгаа хүмүүст яг ингээл наад захын жижиг юмыг ажиглаад ингээд сурчхаар чинь ингээд харагдаад эхэлдэг юм байл л тэ яг хүний хандлагаас ярьж байгаа ярианаас нь ч юм уу нөгөө ямар шүү төвшний сүнстэй байна вэ гэдэг нөгөө харагддаг те. Яг тэр мэдрэмжиндээ айгүй ингээд гүн автцсан бит хоёр чинь. Тэг айгүй их эготой болсон. Яа өстө тэр хүн тийм сүнсний төвшөнтэй юм байл ш яа хилээд ах чи яриад ах чи ийм их юм ойлгохгүй байгаа юм даач гэдэг юм уу нэг юм хов маягийн юм оронд айгүй их ярьдаг гэсэн тий. Тэгээд харин тий одоо ингээд бодохоор бүр айгүй яагаад гэвэл чинь нөгөө дөнгөж ингээд сэрцэн тий энэ арга бэлэг ертөнцийг бүр ингээд ойлгоцсон тий нөгөө өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжийг мэдэрч байгаа болохоор бүр ингээд амар үнэхээр бүр тийм одоо хүчтэй мэдрэмжсэн гэх юм уу да одоо тий. Тий. Айгүй хүчтэй тэгсэн хэрнээ тэр нь бүр нэг юм гоё хүчтэй ирнэ. Хүн ингээ гаднаас нь харахад юм жаргалтай байдаг тий хоёлаа. Амар жаргалтай энэ бүх ингээ ертөнцийн нууцыг мэдсэн гэдэгтээ ингэж баясаад тэр баярлсан баясал маань эсэргээрээ бит хоёрын эгог ингээ өсгөөд исэн тий. Тэгсэн яг үнэ. Тэгэл одоо бит хоёр ч одоо илүү их ухамсарын түвшин өндөртэй байна. Энэ хүмүүс энэ нийгэм одоо яанда энтер гэдэг юм уу одоо ингээл нийгмийг амар шүүмжлээл тий. Хизээ ингэж одоо энэ бүхнийг ухаарах юм болоо тэр гэж мэгэл ер нь аль тиймэрхүү маш их ингэж хөөрж исэн. За тэгээд эго гэдэг бол угаасаа тий би бол өөрийгөө хуучин болоо огт эгогүй хүн гэж боддог байсан аахгүй. Тэгэнгүүтээ одоо ингээд нэг би гэдэг байгаа хүмүүсийг харахаараа энэ одоо ямар амар эготой юм бэ тэр гэж мэгэл бас л тэр эгоныхоо өнцгөөс ингээд шүүмжлээд байгаа аахгүй. Хүнийг ер нь ингээл сайн муу сайхан мухагаар нь ингээд шүүж ийна л гэдэг чинь одоо тэр чинь бол эго. Тэгээд
анх юу яах гэж эго хүнд бий болсон юм бэ гэхээр эн чи одоо тархины үйл ажиллагаа, тархины хамгаалах систем байгаад байгаа байхгүй юу. Тэгэл одоо нөгөө уул нь энэ махан биеийг чинь одоо амьд явуулах үүрэгтэй тэр одоо хамгаалах систем чинь л эго. Тэгтэл энэ явц дундаа энэ эго бүр ингээ хэрээс хитрээд тэгээ ингээд одоо хүн дээр би өстэй бүхнийг болгож ийн эднэр өстэй юу ч чадсангүй энэ хүмүүс яандаа янз бүр гэл ер нь хүнд юм эго байдаг шүү дээ. Тэгтэл нөгөө надад тийм байдаггүй байсан болохоор би өөрийгөө эгогүй л гэж бодсон байсан юм лээ л дээ. Яа тэгэл ингээ багаас манай өвөө юм ингэдэг гэсэн аахгүй. Даруухан бэ. Эрдэмтэн хүн даруу гэдгийн их мөрөн дэлгэн гэдгийн даруухан бай гэл ингээд ангууд чинь нөгөө нэг тарих маань би даруухан байх хэвээр гингүүтээ нөгөө эго маань даалд орцсон. Тэнгүүтээ тэр нь ингээд яг би ч өөрийгөө эгогүй энэ хүмүүстэй ингээд байна гэл ингээд амар шүүмжилдэг тэр одоо юм маань л ерөөс эго байгаа. Тэгээд одоо зарим хүмүүсийг одоо надаас илүү байна гэж дүгэн чинь зарим хүмүүсийг надаас дутуу байна гингүүтээ тэр хүмүүстэй туслаж эгогоо тийжээдэг тийм байсан. Бэн лээ одоо сүүлдэл би өөрийгөө ингээл мэддэг таньдаг болоод ирэхээрээ өөрийгөө тэгж дүгнэж байгаа байхгүй. За тэгээ явж ирсэн одоо нөгөө яг ертөнцийн нууцыг мэдээд л одоо энэ энергийн хуулийг чинь судлаад л сүнс маань сэрээдлийн гиснийхаа дараа нөгөө эго маань сүнслэг байдал руу шилжээд тэр сүнслэг эго болол тэгээ ерөөсөө энэ хүмүүсийг шүүмжлээл тий. Тэгээ яг энэ үе маань бол нэг 3-4 сар үргэлжилсэн тий. 100 хүртэл 6 сар хүртэл ер нь бол үргэлжилсэн юм байна. Тийм. Тэгсэн яг 6 сар хүртэл үргэлжилж байгаад гинт хоёлаа нэг тийм сонин уналтанд орсон ш тий. Тэгээд уналтанд орсон үе бас нэлээд юу байсан тий. Хэцүү байсан. Тэр үеэр хоёлаа яг яалаа. За тэгээд энэ болохоор уналтын үе шат нь болохоор ингээл одоо нөгөө сүнсний сэрэлт чинь одоо ийм үе шаттай явагддаг гэдэг байгаа шүү дээ тий. Яг л одоо бид хоёр одоо тиймэрхүү үе шат мат байд юм байна гэдгийг бүр сүүлд нь одоо саяхан мэдж байгаа байхгүй юу тий нэг саяхан л мэдж байгаа энэ подкастыг эхлэхээс өмнөхөн түүнээс яг ингээ ухраага бодонгоч яг л тэр үе шатууд яг ингээд мэдрэмжинд ингээд яваад исэн байгаа байхгүй юу. Тэгээ бид хоёр чинь 6 сар ер нь ингээл нөгөө хамтдаа юмаа ярилцаал ингээ хамтдаа ингэж байгаа болохоор бид хоёрын мэдрэмж ер нь ингээд айгүй тийм адилхан ойрхон юм яваад идэг. Тэгээ нөгөө хоорондоо ярангуут чи яг л адилхан юм мэдэрч гисэн байдаг байхгүй юу. Тэгэл 6 сард чинь ийм нэг сонин тийм хоосон орон зайд яваад орцсон. Яг ийм нэг гаццсан юм шиг нэг юм ерөөсөө хинтээж харцмааргүй ч юм шиг. Ер нь нөө эго нь ер нь бас ингээл яваал байгаа юм л да. За ер нь амьдрал чинь юм байна. Хүний сүнс чинь одоо өвхшгүй мөнх энэ махан биеийг чинь зүгээр л хувц мэт ингээд солиол ингээд үргэлжлүүлээл амьдрдсан бол энэ амьдралд нөх юм гэж хичээгээд ах хэрэг ер нь юу байна гэсэн бодол яг орж ирд юм лээ. Тийм яг тэгсэн. Тэгээд нэг тийм хоосон мэдрэмж айгүй их төрж эхэлсэн тий. Тэгээ айгүй их тийм гүлгэр олцсон. Одоо юунд ч сэтгэл хөдлөл гарахаа болцсон тий. Тэгээ ингээ бүх нөгөө нэг миний мэдсэн ертөнцийн нууцуд маань ингэж юуг болж ирсэн. Нөгөө юу гэдгийг хоосон ямар ч үн цэнгүй олж эхэлсэн тий. Ёо энэ амьдрал чи угаасаа л ингээл ийм сони юм биш. За гэхдээ энэ мэдрэмжээ тухайн үедээ яг энэ мэдрэмжүүд мэдэрч ирсэн юм яг яагаад байгаагаа ойлгохгүйсэн шүү дээ хоёлаа. Яагаад гинт ингээ уналтанд орчов? Яагаад гинт ийм болчих гэдгийг ерөөсөө ойлгохгүй явж агаад тэгээ сүүлд ойлгож эхэлсэн тий. Хоёлаа яг энэ үедээ яг л нөгөө сүнсний хар шүнийг ингэж даван туулаад исэн юм биш үү? Яг ийм байсан юм биш гэ. Тэгээ энэ мэдрэмжүүдээ нөгөө ойлгохгүй явж байхдаа хоёлаа айгүй их юу яасан шүү дээ. Би л хувьдаа юу яасан. Энэ мэдрэмжэндээ ингээ гатцсан болохоор өөрийгөө айгүй их завгүй байх гэж нэг үдсэн заяа. Яаж энэ мэдрэмжээсээ гарах уу гэж бодоод тэгээ бүр ингээ ямар ч амралтгүй бүр ингээ бүтэн 7 нэг ч амралтгүй тэгээ бүр ингээ амар урт цагаар 14-5 цагаар ингэж ажиллаж үзэж байгаа. Тэр үед нөгөө нэг сайхан гэгээлэг бодлоод нөгөө сайхан эго маань юу ч алга болсон шүү дээ ингээ гүлийцэн. Буцаж орж ирэхгүй аа. Тэгэнгүүт чинь одоо аргаа барсандаа л ингээ өөрийгөө завгүй байлгаад шүү дээ. За тэгээ дараа нь бүр ингээ юу ч хийхгүй гэртээ бас сууж үзсэн бүр ингээ 7 хоног бүр ямар ч ажил хийхгүй. Гэх мэтчлэн ингээ нөгөө өөрийгөө ингэж ойлгох гээд энэ сүнсний хар шүнийг хэрхэн яаж давхаа ойлгохгүй ингэж бас өөрийгөө сар гараа ингээ зовоосон. Мяг тэгсэн штэ. Би ч болохоор 6 сард нөгөө амралтаа авцсан. Тэгээд нөгөө эхлээл нөгөө найз нөхдөдтэйг нөгөө зуны амралт эхэлж байгаа болохоор чи ийш тийшээ яваал шоудаж модал тэгж байгаа. Тэгээд
тэр бүх зүйл ингээд дуусаад тэгээ ингээд гэртээ ингээд байла. Гэртээ бараг сар гарan би зүгээр л орондоо л бийжсэн зэ ингээд босхоос ч дургуурал зүгээр л юм сонин гүлгэр. Ерөөсөө яг тийм нэг хоосон орон зайд орсон. Тэгээд юм гацсан мэдрэмж аваад одоо өөр нь яах хэвтэй юм бол энэ яг нөгөө миний амьдралдаа итгэж найдаж исэн миний итгэл үнэмшлүүд бүр ингээд нуруу унж исэн байхгүй. Би өөрийгөө гэж итгэдэг тэр итгэл үнэмшил ч гэсэн худлаа байсан юм байна гэдгийг ингээд мэдж байгаа. Тэгэл ерөөсөө зам бол ингээл айгуу сайхан нартай гой дулаахан зам байсан л да энэ зам. Тэгэл балкон дээр нэг гарч байгаа юм. Тэгэл нар маранд бие шагаал энэ нар марч ямар сайхан юм бэ гэл жоохон оршсон байдалтай. Тэгээ бэж ягаад яг энэ үе болохоор айгуу чухал үе байсан юм билий. Одоо сүүлд л тэрийг мэдж байгаа штэ. Ер нь бол энэ хуучны би нуран унаад шинээр өөрийгөө босгож исэн тэр үе юм билээ. Тэгээ ерөөсөө тэр орондоо л ингээл өдөр чифтэж ийн орой чифтэж ийн манай нөхөр ажил дээрээс ингээл видео кол хийгээл залхангот ч би чинь хөвтж л байдаг заяа. Тэгэл ээж чи одоо босооч гарч орооч уулзах хүн амтан байхгүй юу гэж өөрөө санаан зов. Тэгээ нөө хуучны одоо миний энэ өдийг одоо 30 гар наслах энэ хугацаанд миний итгэж найдаж явсан амьдралын үнцэн миний итгэж найдаж явсан одоо бүхэн тий би миний итгэл үнэмшил хүртэл ингээл хуурамч худлаа одоо зүйл байсан гэдгийг ингээд одоо худлаа гэх нь надад хайшаач. Ер нь бол тэр биш байсан юм байна гэдгийг ойлгосон гэх юм уу. Ерөөсөө л ингээл нуран унаал одоо шинээр ингээл босч ирсэн юм билий ер нь бол. Тий нөгөө бүх итгэл үнэмшил маань хоосон болцсон тий. Ямар ч юугүй болцсон нөгөө итгэлгүй болцсон. Тэгсэн ирнэ тэрийга би л ав хувьд ингээ ойлгохгүйсэн. Яагаад гинт ингээл айгүй гой ингээл ертөнцийн нууцыг бараг мэдсэн юм шиг ингээл айгүй эгорч ингэж явж яснаа. Яагаад гинт ингээ уналтанд орчих гээд бас л нэлээ өөрийгөө ойлгохгүй бас л янз янзаар үзсэн юм би чинь ажиллаж үзлээ, амарч үзлээ, шоудж үзлээ тий бүр ингээд энэ дундаас ингэж өөрийгөө олохгүй явж агаад сүлд нь яасан бэ гэхээр за ерөөсөө бүгдийг л ингээл байгаар нь хүлээн зөвшөөрчих юм байна гэдгээ ойлгосон байхгүй юу. Тэгээд яг тэр үеэс л яг ингээд баг багаар уналтнаасаа гараад ерөөсөө л бүх мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрчих юм бол нөгөө дараагийн мэдрэмжүүд маань ингээд гарч ирэхдээ илүү хэлбэр болох юм байна гэдгийг бас ойлгосон. Тийм. За би өөр дээр болохоор нэг жишээ хэлье л да одоо яаж миний итгэл одоо үнэмшил нуран онсон бэ гэвэл би ч болохоор өөрийгөө тийм маш даруухан одоо тийм маш тийм номын тэнгүүтээ маш тусч ийм маш тийм би бол айгүй тийм сайн охин тэнгүүтээ гэж өөрийгөө боддог байлаа. Би бол маш тусч инрэнгүү өтер гэж мэгж өөрийгөө боддог байлаа. За тэгтэл яг энэ нөгөө сүнсний хар шун гэдэг яг энэ үед болохоор энэ зам болохоор би чинь яг өөрийнхөө бодоодсэн миний итгэж үнэмшижсэн тэр дулмаа биш байсан юм биш дээ. Би ч одоо ийм одоо багтаа авч исэн одоо тэр хүүхэд насны одоо шархнаас үүдээд би одоо ийм одоо тийм маш тийм ээлдэг ингэж одоо болж хэлбэрсэн юм байна. Тэгтэл би чинь яг тийм одоо яг тэр хүн биш байсан юм биш гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгээд нэг удаа би ч нөгөө тэр гүлэж гэртээ өвтж байхдаа за ер нь бол одоо яах вэ гэл ерөөсөө айгүй хэцүү байгаа шүү дээ тэр чинь ингээд маш юм хэцүү мэдрэмж. Ерөөсөө юу хийхээ яах хийхээ мэдэхгүй ингээд гүлийгөө байж байгаа юм чи. Тэгээд за нэг бясалгал хийж үзье гэл нэг хийж үзлээ. Тэгэл ингээл амжилтгүй л байгаа юм л та нөгөөх нь ингээл 5-10 минут суугатаж гэсэн айгүй түүхтэй хэцүү. Маш удаан санагдал, босч умаар санагдал тэгжсэн. Тэгээд харин нэг өдөр за би нэг юм хөгжим сонсч үзье. Ер нь яаж хийх юм болоо гэд гахаад. Тэгээ хөгжмөө сонсоод амьсгалаа аваад ингээд сууж исэн чинь яг тэр нөгөө анх удаа бяцлаглалын гүн төлөө гэдэг юмд нь орж үзлээ. Огт нөгөө багш огт авахгүй байгаа шүү дээ. Ерөөсөө яг л нэг бор зөрхөөрэ. Тэгээд тэр гүн төлөвт нь оронгууд маш юм сонир мэдрэмжүүд орж ирсэн. Миний бүр дарагдчихсан байсан тэр багын одоо
хүүхэд насны травманууд гэх юм уу Мгм. тий орж ирсэн. Тэр нь болохоор нэг амар тийм траума биш л байгаа юм л та одоо бодохоор. Тэгтэл хүүхэд гэдэг чинь одоо цав цагаан цаас шүү дээ. Хүүхэд одоо нэг хүнээс муухай үг сонсготол тэрэнд баг юм эмзэглэхээр тий тийм л байдаг юм чинь. Тэгээ нөгөө багын одоо тэр нөгөө би чамныг хэлж ирсэн шүү дээ. Цэцэрлэг дээрээ ингээд бүр 3 настай байх үеийн дурсамж орж иж байгаа хгүй. Цэцэрлэг дээрээ ингээд тэркомеркондо өмдөндөө баацсан. Тэгэнгүүт багш маань ирээл манай ангийн хүүхэд ирэнгүүтээ багшаа энэ баацсан байна энэ төр гэл тэгэнгүүт чинь би чи ичээл. Тэгээ тэр ичих мэдрэмж маань яг орж ирж байгаа. Тэгээ нөгөө багш маань ирээл нөгөө тэркомерког маань угаагаал загинж магнал тэгж байгаа юм л та. Энийг бол би бүр ингээ мартцсан байгаа шүү дээ. Тэгээ тэр яг мэдрэмжэнд ингэж орж ирдэг. Тэр бүр яг энэ цээжний гоолд энэ зүрхний одоо юу гэх юм. Цээжний гоолд яг ингэж мэдрэгддэм байлээ. Ичих мэдрэмж. Тэгээ яг араас нь үргэлжлээл одоо ангийн одоо буланд ингээл ганцаараа суучлаа юм л та. Тэгээ ингээ манай найз ирээгүй тэгэнгүүт чи ингээд найз ирээгүй болохоор ингээл хүүхдүүдтэй ингээд харьцаж чадахгүй ингээл гүлээвээ сууж байгаа юм зэ. Тэгээд хүүхдүүдийн юм ярмаар байгаа тэр мэдрэмж заяа бас. За тэгэл үргэлжлүүлээл эцэг эхийн судалгаа авж гинэ анги дээр. За тэгээд эцэг эхийн одоо ажлын байр маяр нэр ус авг утасны дугаар энэ төр гэл судалгаа авдсан шүү дээ. Яг тэр судалгааг бүгэлжлээ юм л да би. Тэгээ нөгөө хүүхэд байсан болохоор чи ингээд ээжийнхаа судалгааг биччихэнгүүтээ аавгаа би чи нөгөө 10 дугаар анги хүртэл огт хараагүй мэдгүй танихгүйсэн юм чин тэгээд аавынхаа тэр хоосон зайн дээр нь болохоор зохиогоо биччихдэг нэг утасны дугаар муугаар одоо аавг юу гэдэг энэ төрсөн онсоор энэ чинь зохиогоо биччихэж байгаа юм. Тэнгүүдээ тэрэндээ ингээ өөрөө амар ичээд санаа зовоод хүм мэдчүүдээ ч гэдэм үү тэгж ичиж санаа зовж байгаа. Тэр мэдрэмжүүд ингээ тэр өдрийн бясалгал дээр ингэж орж ирээд тэгээ бүр за өнөөдрийн хэлбэршижсэн би чинь өнөөдрийн байгаа би чинь тий иймэрхүү одоо бага насны ийм зүйлсээс болоод л одоо маш тийм одоо хүнд үгүй гэж хэлж чадахгүй бүхэл юмд ийм айгуу тийм хайлсан тухлах шиг өөртөө стресс аван байж одоо хүний төлөө ингэж явдаг ч гэдэм үү энэ тэр илдэг дулмааг одоо бүтээсэн юм байна. Түүнээс би ч өөрийгөө байнга ингээл хоошин тавиал одоо хүний юмд гүгээд ч юм уу тий өөртөө маш их стресс одоо ачааллыг л нэмж авдаг. Тэгээ огт өөрийгөө хайрлахгүй тэр хүнийг бүтээч гэсэн юм бэ штэ гэдгийг ингэж одоо ойлгож авсан гэх юм уу. Гэх мэтчлэн одоо маш олон зүйл байна л да. Ер нь яривал ганц жишээгээл одоо хэллээ. За миний хувьд болохоор яаж гарсан бэ гэхээр би бас яг нөгөө өмнө нь нэг удаа одоо нөгөө сүнс маань сэрэхээс өмнө нэг удаа юм бясалгалын багштай бясалгал хийж сурч байсан байхгүй юу. Яг тэр үе нөгөө эргэж санаад тэгээ би чи нөгөө надад яг ингээд өөртөө ингэж нэг юм зарцуулах яг ингээд бясалгал хийж ингэж доктортой суух нь бас айгүй хэцүү. Тэнгүүд би нэг өөртөө нэг тийм юм суулгацсан юм шиг байгаа нөгөө ямар орчинд байх надад чухал биш те. Би зүгээр ингээд өөрийгөө ингээд дотгошоогоо төвлөрч чадвал би ямар ч орчинд байсан ингээд бясалгал хийж чаддсан байх гэсэн нэг тийм юу надад суудсан байгаа ч гэх юм уу. Тэнгүүд би зүгээр л ингээд метронд явж байхдаа ажил руугаа явж явах замдаа л ингээд чихвчээ зөөж байгаа л ингээд дотгошоогоо яг юм тийм гүн төлөвт ороод тэгээ ингээд бясалгалаа хийждэг байхгүй. Яг тэр үеэр надад би нэг удаа явж байгаад бас л нөгөө юм гүлэц үедээ явж байгаа шүү дээ. Тэгэж явж яснаа яг ингээд ажил руугаа ороод нэг манай ажил руу ингээд метроноос буугаад нэг хэдхэн минут ордог газар. Яг ажил руугаа орохгүй л метроноос буусан чинь өөрөө ирэхгүй нулимс алсгараа л ингээд уйлаад эхэлсэн. Тохоо үедээ би яг юунаас болоод яагаад гэдгийг ойлгоогүй. Яагаад уйлаад байгаагаа ойлгоогүй байхгүй. Тэгээд дараа нь яаж ойлгосон бэ гэсэн бас л нөгөө нэг дотгошоогоо ингээд гүн төвлөрөөл ингээд бясалгал хийж явахтай ойлгосон байхгүй. Ерөөсөө надад ийм айгүйх одоо эр хүнд гомдсон нэг тиймэрхүү гомдлууд байгаа юм байна гэдгийг ойлгоод тэгээ яг тэр гомдлоо би тайлахгүй бол би хизээж буцаад нэг ийм буцаад яг өөрийнхөө төлөвт орж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ тэр гомдлуудаа ингээ баг багаараа одоохондоо тайлж л яваа. Бүр яг ингээ бүрэн бол тайлаагүй л байна. Тэгээ энэ бүх бас яг хаанаас ихтэй вэ гэсэн чинь бас л нөгөө хүүхэд байхаас ихтэй. Би аавын хайрыг хичнээн ингээ аавтайгаа байдаг ч гэсэн нөгөө байнгын ингээл ажилтай. Тэгэл ерөөс ингээл би бас л имээ дээр өссөн. Тэгэл энэ тэнд ингээл ерөөс ингээл хамаатнуудаар гисч идэг нэг юм хаягдмал охин байсан байгаа байхгүй. Тэнгүүд би тэр дундаас ингээд аавын хайрыг айгүй хүлээдэг, хүсдэг байсан юм байна.
Тэг яг тэр хайраа ингээд авч чадахгүй амьдрал дээрээ ч одоо нөхөртөө болооч тэр ерөөсөө ингээд авч чадаагүй нэг юм болооглогдсон байгаа. Энэ мэдрэмж маань өнөөдөр явсаар бас яг ингээд намайг бүтээсэн байгаа хгүй юу? Тэгсэн яг бясалгал хийж явахдаа яг тэрийг оолж аваад ойлгоод тэгээд тэр айгүй их гомдол маань ингэж гарч илрээд исэн юм байлээ. Тэгээ одоо яг л баг багаар бас л нөгөө багшгүйгээр л нэг юм өөрөө өөртөө л бясалгал хийгээ сурцсан. Гэхдээ энэ арга маань одоогоор яг зөв юм уу буруу юм уу гэдгээ би ерөөсөө одоохондоо л яг огт мэдэхгүй байгаа. Гэхдээ ямар ч л байсан гаднах орчин бол надад огтхонч нөлөөлдөггүй. Хэрвээ би хүсэх юм бол дотгошоогоо төвлөрөх юм бол би ямар ч нөхцөлд яаж ч бясалгаад өөрийгөө ингээд дотгошоогоо болгоч чаддаг юм бэлээ. Одоогийн байдлаар бол Ааха. Гоё юм а тий бас нөр энэ бясалгал гэдэг чинь бас үнэхээр тийм гоё мэдрэмж юм билээ шүү дээ. Ерөөсө өөрийгөө сонсох. Эхэндээ болохоор нөгөө нэг яг нөгөө monkey mind нөгөө нэг юу гэдэг лээ сармагчингийн бодлууд нэлээ. Маш юм замбраагүй юм нэг тийм шал дими бодлол ингээл эргэлдээл орж ирэлээдэг. Тэрийгээ ингээд цэгцлээд намжаагаад анзаараад ахаар тэр чинь ингээд намждсан мэлээ штэ бясалгал хийгээл ахаар. Тэгээ намдсны дараагаар яг нөгөө дотоод хүн маань ингээд дуурж эхэлдэм билээ. Тэгээд үнэхээр бас сонирхолтой. Одоо бас нөгөө шав бэлэн болоход багш гарч ирдэг гэдэг шиг нэг айгүй сайхан багштай бас учирсан. Удахгүй одоо бас нөгөө юу шав орно гэж бодоод л байж байгаа. За тэгээд өөр чи яалаа ойлооч. Тий. Тэгээ яг энэ бүхнийг ингээ ойлгоод ирэнгүүт чинь өөрийгөө айгүй сайхан хайрлж сурдаг. Тэгээ яг нөгөө гадны одоо хүмүүсээс хүсээд исэн нөгөө хайр, инрэл, сайхан үгс, магтаал энэ ч одоо хүсгээ болчихд юм билээ. Яг өөрийгөө хүн жинхэнэ утгаараа хайрлаад эхлэхээр. Тэгээ нөгөө хуучин болохоор ч өөрийгөө хайрлах гэл тэгэхээр чинь яг яаж өөрийгөө хайрлт юм болоо. Одоо энэ хум суруугаа янзлуулаад сормос ийхэл нүр амаа одоо арчлах нь өөрийгөө хайрлж ийн гэж ойлгодог байсан бол бүр гүнзгий төвшөндөө бол үнэхээр бүр чин сэтгэлдээ өөрийгөө хайрлаад те яг энэ ихэвчлэн одоо энэ сэтгэл зүйн тэр нөгөө хоосон юмнууд айгу дүүрж ирд юм билээ. тий нөгөө хоосон мэдрэмжүүд маань дүүрж эхэл нөгөө хамаг гомдлууд маань ингээд баг багаар тайлагдаад ирэхээр угаасаа цээж дүүрээд нөгөө тэр багийн хүнээс юм хүлээхэ болчдөг те тэр мэдрэмж нь ингээд өөрийгөө хайрлаж байгаа мэдрэмж болж хувирдаг те хэр багийн юмд гомдхоо болчдөг уурлахаа болчдөг те нэгэсэндээ нэг тийм бүгдийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд тэгээ өөрийнхөө мэдрэмжийг хүртэл хүлээн зөвшөөрөөд ирэхээр нөгөө би гэдэг төв маань алга болоод бид болчдөг тий. Яг тийм. Үнэхээр гоё юм. Өөрийгөө жинхэнэ утгаар нь ингээд хайрлаад эхлэхээр бүр ингээд маш дүүрэн маш юм гоё хизээж одоо хүнээс тэр зүйлийг одоо нэххээргүй харин ч бүр өөрөөсөө илүү гараад ингээд бусдыг хайрламар болж ирдэг. Үнэхээр гоё мэдрэмж идэм билээ. Тэгээ яг энэ зуны тэр одоо маш тийм хоосон тэр орон зайд орчихсон байсан тэр үе бол бит хоёрын энэ сүнсний хөгжилд бол үнэхээр чухал одоо хувь нэмрийг оруулсан үе юм байна. Одоо бодоход үнэхээр хэцүү байгаа ч гэсэн дээ. Үнэхээр гоё үе байсан юм байна. Тийм гоё байсан. Одоо тэгтээ бас энэ үе маань ингээд дуусчаагүй те. Ингээд бас яг ингээд үйлцэл маань ингээд дээшээ доошоо өксөд яадаг. Тэнгүүт дээшээ доошоо өксөж явах явцдаа яг нөгөө юу хийх вэ гэдгийг хоёлаа мэддэг болсон шүү. За одоо яг ингээд уналтанд орж шүү. За энэ үе дээр яг хоёлаа нөгөө мэдрэмжүүдээ гаргана шүү. Өөрсдөө эмчлэе шүү гэдгээ айгүйх мэддэг болсон тий. Яг үн тэгэл нөгөө эн чинь энерги штэ тий хүний сэтгэл хөдлөл чинь энерги давтамж тэгэнгүүт ч энерги чинь нэг өксөөл нэг буурж идэг байнгын юм хөдөлгөөнд оршдог болохоор энэ сард тэ нэг бүтэн сард бол хүний энерги нэг өксөөл нэг буурал яг бүр мэдэгддэг тий. Одоо битэр ч юм яг тэр нөгөө одоо тэр үеэр чинь одоо хоёлаа буу шүү өгсөн шүү гэл яг л тэрүүгээр л явдаг тий. Яг тэр нөгөө бууж байгаа сэтгэл санаа нилээн жоохон доошлж байгаа үедээ болохоор яг л нэг өөртөөгөө байгаад өөртөө одоо гомдол харуулсал юу байна тэр болгоныгоо ингээд цэвэрлж явж идэг. Тэгэхээр маш харилцаа маш эрүүл болоод эхэлдэг тий. Бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлдэг болдог. Тэргээл ер нь маш гоё давуу талтай. Тий. За өөр юу ягалээ? Тэгээ хоёлаа одоо өөр ер нь дараагийнхаа юугаар хоёлаа ер нь нэг багштай болоод чи минь багштайгаан уучраад би ч бас нэг багштайгаан уучраад тэгээ бас өөр юу болж байгааг хоёлаа ярилцъя. Одоогийн байдлаар бол бит хоёр яг л нөгөө бор зүрхээрээ явж байгаа болохоор бит хоёрын туршлага ийм л байгаа тий.
унаж боссон түүх маань юм байгаа. Өөрөө өөртөө яг нөгөө бор зүрхээр явж байгаа болохоор өөрөө өөртөөхөө нэг юм бяцлах хийх аргыг олцсон. Тэр нь яг зөв юм уу, буруу юм уу гэдгийг одоохондоо л мэдэхгүй. Гэхдээ бит хоёрын хувьд бол бит хоёрт бол нөлөөлж байгаа нөлөөлөл нь бол зөв байгаа тий. Эерэг байгаа. Тэгэхээр магадгүй зөвчж магадгүй. Тэгээ яг нэг багштай болоо. За ийм мэдрэмжтэй боллоо шүү. За ийм байлаа шүү. Бит хоёр яг тэр үе дээр ингэж алдлаа шүү гэдгийг хоёлаа дараагийн дугаар дээр ярих уу. За тэгээ. За нэг юм нэмж хэлэхэд ер нь тийм нөгөө хамгийн түрүүнд бол ингээл амар хөөрөөл ингээл бүр туйлшраал ингээл тэгэл нэг болохоор нэг унахаараа бүр ингээл бас амар уналтанд орол. Ер нь амьдрал гэдэг чинь юм тэнцвэр байд юм байна гэдгийг айгуу сайн ойлгосон тий. Сүүлийн үед бол энэ тэнцвэрийг хадгалахыг маш их ирмэлцдэг болоод энийг бас өдөр болгон л ингээд суралцж байна. Тэнгүү чи одоо энэ 5 дугаар сард болохоор би чинь нэг найзтайгаа энд нэг газар руу хоёулахнаа аялсан. Тэнгүүт тухайн үед байсан харилцаа маань яг нөгөө энэ зунчин би ч одоо сүнс юу гэл тий энэ Dark Knight of the Soul гэл сүнсний хар шунийг туулаад гарч ирсэн би чинь ингээ шал өөр хүн болчиход байгаа байхгүй юу. Тэгээ яг нөгөө найзтайгаа саяхан ингээл уулзсан гот чинь ингээ нэг л санаа байгаад байна. Ярих юм олдохгүй ч юм уу, нэг vibe нийлэхгүй ч юм шиг. Тэгээ би бүр гайхаад найз маань одоо ийм л одоо дуугай дараахан хүн байсан юм бах та. Тэр гэж мэгж бодоод исэн чинь би нөгөө нэг юугаа алдсан байсан мөлий. Балансаа алдсан. Хитрхийн ингээл нөгөө ганцаараа одоо ярихаар бол одоо хоёулаа л ярьж шít. Тэнгүүт өөр хүн амьтантай ингээл нэг ярьж марихгүй нийгмийн харилцаанд ингээд орохгүй ангууд нөгөө тэнцвэрээ алдаж эхлээд тэгээ бас л юм нэг туйлшралд орчих гээд байгаа байхгүй. Тийм болохоор тэгж болохгүй юм байна гэдгийг бас саяны өдрүүдэд бас ойлголоо. Тийм нэрээ яг тэгсэн шүү. Би бас яг ажил дээр нэрэд надгаж ажилласан. Нөгөө өмнө нь харилцажсэн ажлын хүмүүс маань бас надаа айгу юу санагдаад үгүй тэр хүмүүст маань би ингээд айгу төвхтэй санагдаж эхэлсэн гинэ. Яг тэгэхээр би ингээд нэг бол ингээд хит дуугүй болчдөг, чимэг болчдөг. Нэг бол бүр ингээд vibe нэлээл ингээд инээ чанаагаад юм болчдөг. Тэгсэн чинь тэр нь ажиглагдаа чи ер нь ойрын үед их сонирн байна. Яах чад байгаа юм бэ? Надад хэлээдсэн чи би бас л яг балансаа алдсан байсан мөлий. Нэг бол хит нөгөө сүнслэг амьдрал руугаа орохгүй л хит ингээд төвлөрөөд яадаг. Би ч одоо нөгөө түрүү хэлсэн ш нөгөө хаач ийцэн хамаагүй ингээд бясалгалчдаг гэдгсэн чи яг л ажиллаа хийж явахдаа л нөгөө дотгошоогоо төвлөрөөл бясалгалаа хийчингүүт би ингээд дуугаа болчт юм байна л та. Тэгэл нөгөө өөртөөгөө бясалгал хийгээл яасан ийсэн гэл ингээд яриад дуугаа болчингүүт тэр маань нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүст маань ингээд нөлөөлөд зүгээр ээжснэ гинт дуугаа олчих яач юу ч үгүй. Тэгээ би тэрийг анзаарахгүй яваадсан байгаа байхгүй. Тэгсэн яг л нөгөө балансаа алдсан. Би хаана байгаа илээ, юу байгаа илээ гэдгээ нөгөө мэдрэхгүй л яваадсан үеэс юм билээ. Яг үнэ. Тэгэл одоо ер нь бол энэ сүнслэг амьдралын замаар хоёлаа ч одоо нэгэн тал орсных тий. Яг одоо утга учир нь зүгээр л бүхнийг л хүлээн зөвшөөрөх юм байна. Одоо ямар нэг юмд одоо ингээл туйлшраал ингээд ахгүй ямар нэг юм ингээд шүүмжлээл ахгүй яг нэг юм нэг амьдралын урсгалдаа ороод энгийн сайхан байх хэрэгтэй юм байна. Би болохоор бас яг ингээл энэ тэнд явахаараа ингээл нөгөө нэг юмны хадлаа сүнслэг амьдрал гэдэг чинь гэдгийн амьдрал чинь юм байдгийн тэргээл яг ярьчих гад болохгүй байгаа байхгүй юу. Тэгэнгүүт чинь ерөөсөө тэгж болохгүй юм байна. Хүн чинь амьдралаа суралцах ёстой тий. Түүнээс би одоо хин нэгэн заад сургах ёстой гэсэн үг биш юм байна штэ. Яг би орчин дайрандаа ингээ гэрэл болохыг л хүсэж хичээж лаам л да. Тэгтэл бас нөгөө эго сүнсэнтлэг эго маань бас гарч ирчих гээд л бас тэгэл яг энэ өдөр тутмаасаа ингээ бас суралцаар л явж ин да. Тийм яг өнө яг өдөр тутмаасаа нөгөө хамгийн гой нөгөө авууштай тал нь хоёлаа ингээ нэг тэгж амар тууширдаг одоо нөгөө үеэд авцсан амар хит ингээ юмд автдаг үеэд авцсан яг ингээ баланстай байхаа ойлгоцсон болохоор бас энэ сүнслийн өвдөл маань айгүй хурцтай яваад байгаа тий. Тийм. Харин тийм. Юмыг ойлгоц маань айгүй хурцтай. Унсан үед ч гэсэн айгүй хурдан босч ирдэг болцсон. Босоод унахтаа хүртэл заа унах чи шүү гэдгийг ингээ мэддэг яг балансаа барьдаг болцсон. Яг Тийм. тийм. Тэр нь айгүй гой санагдаад байгаа. За тэгээд хоёлоо дараагийн дугаар дээр илүү одоо юутай болъё. Багштай болъё. Тий. Чиний багш бол бэлэн байгаа.
Минийх одоо хаан ч юм Тэр мэдгүй. багш маань гэдэг шиг. Шишэгдэрхад чи одоо би бас нэг тийм багштай болъё да. Тэгээд одоо өстэй яг ингээд тий гоё сүнслэг сайхан багштай болоод ингээд улам одоо ингээд чиглүүлэг аваад явхаар одоо улам л одоо сайхан болох бах. Тэгээд энэ амьдрал тохиолдож байгаа бүхэл одоо энэ зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд хүмүүсийг ч гэсэн одоо шүүхгүйгээр сайхан байгаагаар нь хүлээж аваад тэгээд яг л нэг ийм сайхан урсгалдаа ороод ингээд сайхан ингийн сайхан амьдрах гэдэл хичээж байна да. Хэрэн зүг юм байна гэдгийг ойлгоцсон. Тэг яг ингээд бор зүрхөөрөө явж ич хоёлаа энэ бүгдийг ойлгосон. Энээс хойшоо багштай болоод юу ойлгохыг мэдэхгүй. Яг үнэ. За тэгээ дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай. Баяртай.